өргөжин хөгжиж өнөөдөр бас стратегийн түншлэлийн өндөр түвшинд гүнзгийрийн гадаад харилцааны яамд Монгол Солонгосын засгийн газар хоорондын хамтарсан хорооны 9-р хуралдаан боллоо. Хуралдааныг засгийн газрын хэрэглэх газрын дарга Бям цогт даргаллаа. Хуралдаанаар бүгд найрамдах Солонгос улсын гадаад харгийн сайд Солонгосын хэсгийн дарга хадагтай Ким Жин А тэргүүтэй төлөөлөгчдөд Монголын талаас баримталж байгаа байр суурийг илэрхийлсэн. Жишээ нь агаарын тээврийн либералчлалын үр дүнд хоёр улсын хооронд өмнө 7 хоногт 7 онцлогтой байсан. Одоо нислэгийн давтамж эрс нэмэгдсэн. Тээзний үнэ 3 сая төгрөг байсан бол 1 сая төгрөг болж 3 дахин хямдарсан. Үр дүнд нь зөвхөн энэ онд гэхэд бүгд найрамдах Солонгос улсын 180 мянган эрхэм манай улсад иржээ. Тэгвэл Монгол иргэдийг визгүй болгох эхний ээлжинд эрүүл мэндийн шалтгаанаар тус улсыг зорж байгаа Монгол иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай санал тавилаа. Түүнчлэн хоёр улсын хооронд эдийн засгийн чөлөөт худалдааны хилцээр байгуулах асуудлаар санал солилцлоо. Манай улсын хувьд бүгд найрамдах Солонгос улс руу жилд ердөө 50 гаруй сая Америк долларын экспорт хийдэг бол тус улсаас 500 сая Америк долларын импорт хийдэг байна. Монголын бараа бүтээгдэхүүнийг бүгд найрамдах Солонгос улсын зах зээлд гаргах хилцээрт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тэр дундаа арьс шир ноос ноолуур махан бүтээгдэхүүнийг Солонгосын зах зээлд гаргах асуудлыг тусгах талаар байр суурь илэрхийлжээ. Мөн гадаад харилцааг эдийн засагжуулах, ган хайлуулах, зэс боловсруулах үйлдвэрийн нээлттэй тендерт бүгд найрамдах Солонгос улсын дэлхийд тэргүүлэгч компаниудыг оролцуулах, ашигт малтмалын судалгааны төв байгуулахаар тохиролцсон. Эдгээр асуудлаар талууд ойрын үед тодорхой шийдэл гаргахаар санал нэгдсэн байна.